За сайхан марцгаан ч юм уу. Орж ирсэн хүмүүс нь ширлээд өгчээрэй. Энэ ураантай холбоотой асуудал учраас болж өгвөл олон үзчихмэр байх ээ. Хандлт өндөртэй хаяга хаалгасан бас. Миний хаягийг ерөөсөй байн хаач. Тэгээ төвхтэй. Одоо нэг 20 хоногийн дараа л нөгөө олон дагагчтай хаяг маань сэргэндээ. Ураантай холбоотой та нарын амьттай холбоотой, шууд амьттай холбоотой. Бидний амьттай, бидний үр хүүхдүүдээ ам нас эрүүл мэнд рүү шууд халдаж байна. Энэ нэг болоочуудыг л яамаар юм битээ идэрч. Яа. То миний харж байгаагаар нилээ юм мэддэг. Бас ч нэг жоохон ном уншсан нэг юм учир мэддэг хүмүүс ингээ урааныг дэмжиж байхаар би бүр гайхаад байгаа байхгүй. Би бүр гайхаад. Эдгээр одоо эсвэл би гайх чинь одоо ийм гинэн ийм цайлган юм уу? Одоо эсвэл худалдагдаад мөнгө авцсан байдаг юм уу? Гайхаад байгаа. Уран хоргоо гэдэг. Юу гэсэн ч үгүй. Би бүр гайхаад. Уран хоргоо гэж хэлэхээр би бүр ухаан санаа зүгээр байгаа да. Янз бүрийн одоо тархинд нь нөлөөлдөг юм уулагчдаг юм биш байгаа да. Тэгээд эдгээр нь эсвэл одоо ингээ бүр цагаандаа гараад мөнгө аваад тэгээд одоо гадагшаага үр хүүхдүүдээ аваад цухтаачин гэж боддөг юм уу? Тэгээ юу ч мэдэхгүй нэг юм уу? Гоо одоо ишээ сангинуулсан, салтанаас нь баа сангинсан бацаанууд одоо том юм яриад байгаа юм. Ваа төгч. За баярлалаа. Салтаагаа өлегтэй цэвэрлж чадахгүй гэж үгсэн баасны ураа. Би анхнаасаа л хэлсэн. Утааныхаа асуудлыг шийдэж чадахгүй ч юу ураа яриад байгаа юм бэ? Энэ би яагаад энэ лайвыг хийж яах гэхээр урааныг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулсан захимаар. Тэгэхэд энэ олон хоногийн дотор 3360 хүн гарын үсэг зурж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нийт монголчууд урааныг дэмжиж байгаа мэт одоо захим дээр гарын үсэг зурхыг унгаагаад идэх юм уу? Яад би. Одоо миний мэдж байгаагаар миний таньдаг хүмүүс дотор урааныг дэмжиж байгаа бүр нэг ч хүн байхгүй. Тэгээ одоо тэр Нямбаач гэнүү одоо нэг инфлюенсерүүд олон дагагчтай хүмүүсээр уран хоргоо Монгол улс хөгжин ажлын байр бий болно. Юу гэнэ 300 мегаваттын гэсэн үү? Атомын цахилгаан станцтай болно. Ёо, сэрүүн зүүдэл хар атснууд минь. Диплой электрон центр үлээ тий? Дулаан цахилгаан станц. 3 дугаар цахилгаан станц шиг, 4 дугаар цахилгаан станц шиг. Ийм цахилгаан станцыг Оросууд бариулахгүй байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр Оросуудад Монгол руу цахилгаанаа импортлох нь ашигтай. Оросуудад уурлах хэд хэдэн шалтгаан байгаа. Яагаад тэгэхээр монголчууд өөрсдөө хүсэл тавьсан. Бид нар өөрсдөө одоо дотоод хүч бололцоогоор манай цахилгаан станц Монгол улсаа одоо ингээд бүрэн хангаж чадахгүй байна.
Иймээс танаахан Монгол улсыг одоо ингээд цахилгаан эрчим хүчээр хангаач гэд Монгол улс өөрсдөө Оросуудад хүсэл тавьсан. За монголчуудын хүслийг Оросууд найрсгаар хүлээж авсан. Ингээд энэ алс дорнодод буюу байгаль амуурын энэ ареонд 3 том цахилгаан станцыг Оросууд барьсан. Өөрсдийнхөө алс дорнодыг өөрсдөө эрчим хүчээр найдвартай хангах. Дээр нь Монгол улсыг эрчим хүчээр баталгаатай хангах гэдэг энэ гэрээний хувьд монголчууд руу цахилгаанаа импортлж эхэлсэн. За тэр цахилгаан станцыг Оросууд зөвхөн монголчуудыг одоо тоогоор хангах гэж цахилгаан станц барьж шít. Монголчуудад зориулж. За тэгээд цахилгаан станц барихаар чинь тэрийг тойроод одоо мэдээж тосгон хот бий болно. Тэгээ монголчууд зөвхөн одоо монголчуудад цахилгаан үйлдвэрлэж нийлүүлж тэрүүгээр амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр монголчууд цахилгаан авахаа байчвал яах вэ гэдэг асуудал Оросуудад. Тэгээ Оросууд ч одоо юу гэдэг хүнээр бол чи ихлэ гуйчаад цахилгаанаар хангаач гээд тэгээд бид нар та нарыг найдвартай хангаж байгаа. Тэгээ ингээ цахилгаан үйлдвэрлэлээ танаахыг хангаж байхад чи одоо яагаад байгаа? Чамаас болж би амар их зардал өртөг гаргацсан. Би ашгаа олоогүй байна. Чи тэгээ ашгаа олоогүй байхад яагаад ингэж гэрээ мөрөө цуцлаад өөр цахилгаан станц яриа явчихва гэдэг асуудал. Дээр нь одоо их гүрний тэ Монгол улсыг хараат байлгах. Тэгэхээр дулааны цахилгаан станцыг бариулахгүй байгаа Оросууд эсэргүүцэж байгаа үед юу атомын цахилгаан станц вэ? Юу гачин үлгэр зохиогоод атомын тархийг угаагаад байгаа. Энд нь хин нэг инклюзер нэртэй нэг амнаасаа хошногооноо нүхийг хүртэл мөнгө чихүүлсэн хэдэн пистан юугаа худлаа шаагаад байгаа юм бэ? Юу гэж Орос Монголд атом станц бариулах юм? За тэгвэл Оросуудын зөвшөөрлөг гаргаад ир. Монголд атомын цахилгаан станцыг барихыг дэмжиж байна. Бид нар одоо хамтран ажиллана ч юм. Тим гэрээ конвенц байхгүй. Чэжин пангаараа шаагаадах юм. За Оросууд зөвшөөрлөө гэж бодъё. Оросууд за монголчуудад яшигдөө нэг жижиг атомын станц цахилгаан станц барихын зөвшөөрьё гэв. За Орос ах нар маань бид нар зөвшөөрлөө өглөө гэж бодъё. За тэгвэл маш том нуур мөрөн хэрэгтэй. Томоохон хэмжээний мөрөн, сэлэн мөрөн ч юм уу? Эсвэл увс нуур, хяргас нуур энэний хажууд барина. Маш хүүтэн газар увсад барина. Цөмийн цахилгаан станц, атомын цахилгаан станцыг. Энд чи яагаад ийм том гол мөрний дэргэд барьдаг вэ гэхээр атомын цахилгаан станц асар их халалт үүсдэг. Энийг байнга хөргөжөөхийн тулд томоохон хэмжээний гол мөрөн нуур хэрэг болно. Тэгээ Увс аймгийнхан аймагт цөмийн цахилгаан станц, атомын цахилгаан станц бариулах юм уу? Бариулах юм. Тэгээ ганцхан цахилгаан станц барилаа. Монгол улсыг 100% цахилгаанаар хангалаа. Тэнд нь дэлбэрэлт болвол яа. Оросд дэлбэрэлт болсон шүү дээ. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрээд одоо ч хор хөнөөл нь арилаагүй байгаа шүү дээ. Ямар аимшигтай юм болсныг та нар HBO-гоос Чернобыль гэдэг кино байгаа да. Тэрүүгээр аялал жуулчлал байхгүй болсон. Атомын цахилгаан станц барьж өгнө гэсэн гэрээ нь хааваа. Яагаад нэг юм хоёрын оронд нэг юм лалрын юм ярьдгийн та нар. Тэгээ энд нь нөгөө гарууд нь итгээд ах юм. Ялангуяа Салтааных нь баас шээс арилаагүй тэнийг варцаанууд чарлаад хүнд оромжлоод ах юм. Эцээцд өөрийн эцдийнх нь амнаас өөрсдийнх нь эрүүл мэндийн төлөө явж байгаа. Энэ хулгайчууд мөнгө л авч ивэл эднэрт юу ч хэрэггүй. Ийм ч учраас би цус цэвэр, нэр цэвэр нэвтрүүлгийг хийгээд байгаа юм. Монголын төр жолоогүй болоод байна.
Энэ төр монголчууд бидний төр бишээ гэд би хэлээд байгаа юм. Би өөрөөсөө 70 сая төгрөг гаргасан. Хувьяасаа би 70 сая төгрөг гаргаад Монгол улсаа тойрсон сонгуулийн өмнө 5 сард яваад бүтэн сар би Монгол улсаар явсан. Энэ сонгуулийг битгий өг. Ардын намыг битгий сонго. Дандаа би даагч нараа гаргая. Мэдээж би даагч нар гараад нэг бужигналал учраа олох гэж хэсэг болно. Гэхдээ ардын нам удирдснаас би даагч нар гараад бужигнаад учраа олсон Монгол улсад ашигтай байсан юм. Тэгээд тэд нар чинь нэг 126 би даагч гарлаа гэхэд энэ чинь өвөл болно. Өвлжилтийн бэлтгэл эднийг нэгтгэхэд өгнө. Монголчууд энэ хүмүүсийг нэгтгэнэ. Монгол ардын нам арилдсан намаас одоо салъя гэд би өөрөөсөө 70 сая төгрөг гаргаад 20 сая төгрөгөөр би зураглаач хөлслөөд 3-4 туслах аваад эвлүүлэгч хөлслөөд компьютер 2 компьютер аваад бүгдийг нь ачаад камера аваад би Монгол улсыг тойрсон. Очоод иргэдтэй ярьцлага хийгээл нэвтрүүлгээ хийгээл буудлын дотор монтажлал дараагийн аймаг дээр очихдоо дарааг нэвтрүүлгээ цацаал би ингэж явсан. Та нарын дунд өөрөөсөө 70 сая төгрөг гаргаад за яг яс илүү 68 сая төгрөг гаргаад Монгол улсыг тойрсон хэн байгаа юм? Ингэж тэмцсэн хэн байгаа юм? Эннийхэн төлөө би сонгуулийн ерөнхий хороо намайг гомдол гараад надад ирүү үсгсэн. Сонгуулийг битгий өг гэж яваад байна энэ хүн гэж. Үндсэн хуулиндаа сонгогдох эрхтэй гэж заасан байна. Сонгогдох эрхтэй. Үндсэн хуулиндаа сонгуул өгж болно, өгөхгүй гэж болно гэж заасан. Гэтэл өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо үндсэн хуулианд зөрчиж надад хэрэг үүсгэсэн. Ойлгож байна. Та нар тэмцдэг л гин. Би энэ тэмцэгчнэрээр асууя. Тэр гой нэртэй холбоодуудаас төрийн бус байгууллагаас энэ лайв хийгээд идэг эх орончдоос асууя. Та нар мэдний нүд рүү харж байгаа. Би эх орныхон төлөө өөрөөсөө 70 сая төгрөг гаргаад би ийм хийсэн гэдэг. Ганц ширхэгч хүн байхгүй надаас өөр. Хамаг юмаа зараад. Өөртөө байсан сайхан хөөргнүүдээ зараад. Бүх зэпо гэдэг ийм жожголтныхоо цуглуулгыг зараад. Машинаа зараад. Хамаг юмаа зараад цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг санхүүжүүлээд над чиг ингээд нэвтрүүлэг хийгээд студ түрээслээд хүн салинжуулаад явж байгаа. Ямар их оронч байгаа юм. Та нарын мөнх эрдэнэ чадсан юм уу? Хар писта нар минь. Та нарын их оронч мөнх эрдэнэ чадсан юм уу? Өөрийнхөө бүх юмыг зараад эх орныхон төлөө ингээд зүтгэж чадсан юм уу? Та нарын хар маасын хатан хаан өнөр цэцэг хар писта чинь чадсан юм уу? Би та нарт өнөөдөр харин гинт хуурай агсан тавьмаар санагчлаа. Эх орныхон төлөө юу хийсэн тэр өмнөхийн өнөр цэцэг чинь бужаан нартай мах идэд уйлал зогсож исэн мэт. Та нарын хайртай хүчирхийлэгч, залилагч, луйварчин, ган очирчин юу хийсэн? Эх орныхон төлөө юу хийсэн? Тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө юу сэдсэн тэр пистач юм? Та нарын хайртай лайвчд эх орончд юу хийсэн? Би Апу компани рекламыг 30 саяар хийсэн. Апу компани рекламыг би 30 сая төгрөгөөр хийсэн. Тэгээ номынхоо орлогыг цуглуулсан. Хөрөг нэвтрүүлгийнхаа мөнгийг, баримт киноныхаа зохиолны мөнгийг, захиалгат зохиол, намтарчилсан зохиолынхоо мөнгийг цуглуулж хагаад би 70 сая төгрөгтэй болоод одоо сонгуулаа битгий өгөө, одоо л аврын монголчуудаа гэд би гадагшаа явсан. Намайг Монгол улсыг тойроод нэвтрүүлэг хийгээд сонгуул битгий өгөө. Сонгуул өгөх юм бол бид нар баларах гэдэг шүү. Ардын ард нь зөндөө муухай юм хийх гэж шүү гэж би ярьж явсан. Цорын ганц хүн. Намайг тэгээ явж байхад надад аяг цай бариад ирсэн дэмжигч байна уу? Зөвхөн Баян Хонгор аймагт нэг ихч цойн сүйтэй цай барьж ирсэн. Би явсан газар болгоно лайв хийжсэн. Явсан газар бол одоо би тэр аймаг руу явж шүү гэж хэлж ирсэн. Тэгэхэд Баавка гэд надад ганц намайг хоолнд оруулсан хүн байна уу та нар дотор? Та нар дэмжиж байна гэдэг чинь
Надад зүгээр л урам өгж байгаа юм заяа. Энэ дэмжлэг биш. Тэтгэврийн хэдийн ивэнэр тэтгэврийнхаа мөнгнөөс надад өгсөө. 5,000, 10,000, 50,000 намайг дөнгөж юм нэвтрүүлгийг эхлэх гээд би тайзаа хиймээр байна. Камертаа дуран авмаар байна. Би хөл авмаар байна гэж явж хахад 2-3 жилийн өмнө надад хэдэн имэнэр тусалсан. Хэдэн афганаар надад тусалсан. Би энэ хүмүүсийнхээ ачийг үргэлж санаж авна. Гэхдээ тэр хүмүүс хувь хүн баяр сайханд мөнгө өгөөгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Ард түмний төлөө дугардаг ганцхан үнэн нэвтрүүлэгтэй бай. Би энэ камерын дуран та нарын нүд болгоё. Би хинт ч худалдахгүй гэж би амлаад хөдөлсөн. Одоо үсэн атсны уран. Монгол улсад атомын цөмийн захиргаа станцыг хөргөх тийм гол мөрөн хаа вэ? Цэвэр усны ганц нөөц, цэвэр усны ганц хагалбар газар хөвсгөлийнхөө дэргэд барих юм уу? Цөмийн захиргаа станцаа дан хоёр эрдэнэ хөвсгөл нуурынхаа дэргэд цөмийн захиргаа станц бариад хөвсгөлөөрөө тэр цөмийн захиргаа станцаа хөргөөгөөд хатаагаад дуусгах юм уу? Цөмийн захиргаа станц хэрэгтэй юм бол яагаад европчууд яагаад бүгд атом цөмийн захиргаа станцаа нэг нэгээр нь хаагаад байгаа юм бэ? Яагаад Герман улс 30 гаруй цөмийн захиргаа станц хаасан бэ? Нэг нэгээр нь. Африк цөмийн захиргаа станц баригдсан шүү дээ. Яагаад ажиллаагүй юм бэ? Тэн том мөрөн ус байхгүй учраас. Хөргөж дийлэхгүй. Африк бол халуун газар. Цөмийн захиргаа станцыг хөргөж дийлэхгүй бол дэлбэрнэ. Цөмийн бөмбөг шиг дэлбэрнэ. Атомын бөмбөг шиг дэлбэрэлт болно. Асар их хор гөнөл. Зүгээр ТЭЦ 4-ийг барьж чадахгүй хийж үгсэн ТЭЦ 4 шиг нэг 2 захиргаа станц барьж чадахгүй. Юу л байна бидэрт хүрэн нүүрс байна. Юу л байна бидэрт кокс ч нүүрс байна. Дулааны захиргаа станц барьж чадахгүй хийж үгсэн баасаараа цөмийн захиргаа станц. Цөмийн захиргаа станц барихыг чинь хятад зөвшөөрөхгүй. За хятадууд Монгол улсыг устгахыг хүсэж байгаа учраас дэмжиж магтгүй. Оросууд зөвшөөрөхгүй. Орос улс Монгол улсыг дэмжиж цөмийн захиргаа станцтай болохын дэмжсэн тийм бичиг баримт нь хаа байна? Та нар нэхэлдэ. Цөмийн захиргаа станц барьж өгнө гэсэн заалт байхгүй тэрэнд чинь. Цөмийн захиргаа станцтай болно. Монгол улс хөгжинө. Оросоос тогны хараат биш болно. Бити ийм мянгуужингийн үлгэр яриад хар хацнууд минь мэдүү. Та нарын хайртай их орончид Монгол улсын төлөө юу хийсэн? Уцаа барьчаад лайв хийхээс өөр юу хийсэн хар биз та нар? Монгол улс одоо ганцхан цөмийн станц бариад тэрүүгээрээ 100% захилгааны хангана гинэ. Энэ хамгийн их аюултай юм. Тэр цөмийн захилгаа станц зогсоход Монгол улс тас үлдэнэ. Нийслэл Улаанбаатар хот тас үлдэнэ. Тас үлдэнэ. Энэ ямар их хохирол үүсхийг мэдэж гэнэ үү? Улаанбаатар хотын бүх хэмлэг тас үлдэнэ. Улаанбаатар хотын бүх аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүд тас үлдэн зогсно. Талхаа үйлдвэрлэж чадахгүй болно. Урилаа үйлдвэрлэж чадахгүй болно. Яах вэ? Монгол улс атомын захиргаа станц барина гэж хуцж байна. Оросууд төгсөн чинь уурлаад бензинээ өгөө болчихвол Оросууд бензинээ өгөө болчихвол яах вэ? Ямар аимшигтай дотоодын үемэн дайн гарна. Чиний ихнэр төрөх гээд өвдвөл чи шар аднаас ихнэрээ үүрээд гүүх юм уу? Бензингүү. Овсод хүний бие муудахад онгоц байхгүй, машин байхгүй. Та нар үхэр тэргээр нийслэл рүү
өвчтөе хүнээ аваад морин дээр аваад суулгаа явах юм уу? Баян ошоонд хүү амны хэрэг гарлаа. Цагдаа нар цагдаагийнхаа газраас гараа гүүх юм уу? Чиний ээж, чиний эмээ, чиний хүүхэд хүнд өвдлөө. Чи тэврээд хэр хол гүүх юм? Эмнэлгийн тусламж авахгүй. Эмчнэр түргэний тэрэг дуудлаа. Ээж чин, эхнэр чин, нөхөр чин, өвөө чин аав ч ухаалдад унчлаа. Түргэний эмчнэр эмнэлгээс чагнуураа бариад танаа гэрлүү гүүх юм уу? Бензинг болчвол яах юм? Бензинг болчвол түгээлт байхгүй болно. Хүнсний түгээлт байхгүй болно. Махаа, талхаа, гурилаа, будаага бид нар зөөж түгээж чадхаа байна. Ойрхон байгаа хүнсний дэлгүүрлүүгээ иргэд дайрж эхлэн турж өгөхгүй тулд. Иргэдийн хооронд маш том мөргөлдөөн дайн үүснэ. Төрлүүгээ дайрна. Галдан шатааж эхэлнэ. Бензингүүгээс болж Монгол улс дуусна. Оросууд бензин өгөхгүй болчвол яах вэ? 5 дугаар станц барья гэсэн. Дулааны 5 дугаар цахилгаан станцаа барья гэсэн. Оросууд зөвшөөрөөгүй шүү дээ. Бариулахгүй гэсэн шүү дээ. Тэгээ та нар Дулааны цахилгаан станц барьж чадахгүй гэж юу цөмийн станц яриад байгаа. Юу ажлын байр улс орон хөгжин тогны хараат биш болно гэх юу хуцаад байгаа юм бэ? Нүүрснээс та нар 9 тэрбум доллар олж байгаа шүү дээ. 9 тэрбум доллар. Нүүрснээс 9 тэрбум доллар. 9 тэрбум доллар. Та нар ухаад монголчуудын амьдрал сайжирсан хаа байна? Би амич асууя. Та нар 34 жил ухсан. Монголын алтыг ухсан. Монголын нефтийг ухаж зөөсөн хятад руу. 30 жил хятад руу дорнодын нефтийг зөөлөө. Та нар нэгж төгрөг авч чадаагүй. 30 жил зөөсөн нефтийн ашиг гэж байхгүй. Зөвхөн татварын мөнгөнд л арай ядан авч байгаа. Нүүрс зөөлөө, хичнээн жил зөөлөө. Гянт болдоо зөөлөө, боржингоо зөөлөө, жоншоо зөөлөө, никлээ зөөлөө, төмрийн хөдрөө зөөлөө, мөнгөө зөөлөө, мөнгөний ордуудаа. Та нар ухаж болох бүх юмыг 34 жил ухаад монголчуудын амьдрал сайжирсангүй. Ухаад байдаг. Гол нуурын ширгээд байдаг. 15 жилийн өмнө намайг явахад нов ногоон байсан тал одоо илсэн цөл болсон. Та нар 35 жил ухлаа. Яаж хөгжсөн? Монголчууд яаж баяжсан? Одоо газрын ховор элементийг ухаж байна. Одоо уран руу орж байна. Та нар нүүрснээс 9 тэрбум доллар олдог хэрнээ 3 тэрбум долларын төлөө ураныг ухаж байна. Маш олон газар ухах гэж байна. Монгол улсыг хавтгайдан та нар ухахаар зураг гаргацсан байна. Энэ төрд эзэн алга. Би та нарт олон хэлж байгаа. Их мөнгөнд их орон байдгүй маа гэж. Тэр хулгайч гараал зүхтаа нь тэр их мөнгө чин тэр эзэн аваад яваад өгнө. Их мөнгөнд их орон байхгүй. Ирлиз хурлицад их орон байдгүй. Монголын төрийнхэн яагаад 5 үеийн намтраа шилэн болгох гэдэг хад дуурахгүй байна. Яагаад бүгд миний нэвтрүүлгээс зүхтаагаад байгаа юм бэ? Яагаад бүгд миний нэвтрүүлгээс зүхтаасан бэ? Бүгд ноотой гэсэн үг. Бүгд Монгол биш байна гэсэн үг. Монгол хүн төрийг өдөртвөл арай дээрдээ. Та нарын хайртай эх оронч босдоггүй бомбоо гэлөө. Та нарын хайртай эх оронч босдоггүй бомбоо Монгол улсын төлөө юу хийсэн юм бэ? Тэшт бүхийхээ шээсийг шинжилж чадахгүй. Тэгээ бүхийхээ хэдэн өмхийн шээсийг шинжилж чадахгүй солонгос явуулна. Та нарын тархийг нэг ууман дээр угаана.
олимпийн шинжилгээ авдаг. Допингийн олимпийн одоо дэлхийн олимпийн холбооны одоо гишүүн Солонгосын амар том лабораторид Монголын бүхчүүдийн шээсийг шинжилүүлдэг гэж та нарын тархийг угаадаг. Тэр Солонгосын том дэлхийд алдартай допингийн шинжилгээ авдаг газар Монгол улс гэж мэдгэчгүй байгаа. Гэсэн чинь яадаг гэж бүхэл бүтэн улс үйжиж Солонгосын зүгээр нэг жижигхэн их сургуулийн лабораторид үнэгүй гэдэг. Үнэгүй шинжилдэг газар шээсээ авчиж өгдөг. Хэдэн бүхчүүдийнхээ шээшийг шинжилж чадахгүй гэж үгсэн хацны урааны хор. Юу урааны хор яриад байгаа та нар? Уран хортой. Ийм ч учраас би хэлж байгаа. 98% дархалттай. Уран ч алт шиг ховор биш. Алмаз шиг ховор биш. Нүүрснээс илүү баялаг. Хаач хамаагүй байж байгаа уран. Дэлхийд 92% дархалттай баялаг. Гэтэл яагаад өөрсдөө ухахгүй байгаа юм? Францчууд өөрийнхөө улсад байгаа ураанаа яагаад ухахгүй байгаа юм? Яагаад хүхрийн хүчил шахахгүй байгаа юм? Яагаад заавал Монголоос уран авах гэдэг юм? Монголд боловсруулна. Цэвэр ураанаа тэд нар аваад явчихна. Тэгээ урааныг юу хоргүй байлгадаг гэж 2 метр биш шүү. 20 метр биш. 200 метр зузаан хар тугалган ханаар тэрийг барьдаг. Тэгээд Монгол улс хар тугалгаар битүү плюмбум буюу хар тугалга. Менделеевийн үргэлжлэх систем дээр плюмбум гэсэн байна. Хар тугалга нь хөрсөйг өстэй дээд зэрэгээр бохирдуулна. Ойлгосноо? Хар тугалгал урааны хорыг дарна. Би чамаа бадархаа чи над дээр хүрээд ирдэх үү? Чи над дээр хүрээд ир гойж ин. Монголын үндэсний их сургууль дээр хүрээд ир. 8809 рүү залгаах. Лалдар минь би чамтай халзганы. Та нараас нэг чинь ч гэсэн ухмаар байна. Мэдв үү лалдар минь? Мэддэг юм а ярил л да. Чи юугаа мэддгийг хараа. Аль минь биста ийм лалдруудыг харахаар нэг ойрхон байсан бол хаста. Ингээд утасны цаанаас юм аа. Ойрхон байсан бол та. Өдрөн өстэй та. Халбагны шаач маар харагдсан та нар. Дургуур гэдэг байхгүй. Ирэлтэй. Дургуйч хүрээд байгаа бол хүрээд ирэлтэй. Та нар намайг дандаа л ална гэдэг шүү дээ. 3 жил ална гэж байгаа шүү дээ. Хүрээд ирэлтэй. Ирээл алчлаа гэж та. Ханараас айн гэж бол байхгүй шүү зөө. Айж явсан түүх байхгүй надад за. Бааснууд. Уран хортой зөө. Уран дээд зэргийн хортой. Монгол улсыг үгүй. Дэлхий угаасаа Дэлхий Монгол улсыг золиослохоор шийдсэн. Золиосонд гаргаж байгаа. Дарга нар нь авилгалд идэгдсэн. Ард түмний тархаа бутхаа хоорондоо хэрэлддэг нэгддэггүй. Асар уудам юм нутагт ураана болно. Хаягдлаа болно. Монгол улсыг дэлхийгээс дотоод Монгол улс дэлхийд хэрэггүй. Монгол улсын баялаг хэрэгтэй. Яг ийм үед бид нэгдэж их орноо хамгаалах үүрэг бидний өмнө ирцэн заяа. Энийг ойлгоч. Биста муухай ганцаарч байна. Чигш. Чи хүрээд ирэлдээ. Хөөе. Бэ бадархаа чи зүгээр хүрээд ирэлдээ. Чи хүн юмэр ир хүн юм бол чи зүгээр одоо наана бичиж байгаа шиг хүрээд ир хараа чамаа. Заяа. Их нутагтай хайртай Монгол ир хүн чамаа яадгийг үзэхүү чи. Их орондоо хайртай Монгол ир хүн ямар гэдгийг чи үзээрэй заяа. Угаасна. Би удахгүй талбай дээр гарна за. Талбай дээр гараа гаравсах цуглуулна. За. Тулдаан зөвхөн шонхрууд насна. Уран хортой. Ойлгосноо? Уран хортой. Атомын цэглэгээ станц барихгүй. Хизээч барихгүй. Орос улс мөхсний дараа. Хятад улс мөхсний дараа би чамд хаягаа хэлсэн хүрээд ир. Монголын үндэсний их сургууль 8809 59 хүрээд ир. За би чамд жинхэнэ боодог болгоно. За. За энэ гөлөг энэ нохон шээс яах вэ? Уран хортой. Атомын цэглэгээ станц хизээч барьж өгөхгүй. Мэдв?
Наа чи үлгэр, мянгуучингийн үлгэр барилаа гэхэд Монгол улс асар том төлөөстэй болно. За тэр атомын захиргааны станц Монгол улсын зүрх болж хувирна. Зүрхийн ганц базаал Монгол улсыг дуусгана. Ойлгосноо. За. Тулдаан зөвхөн шонхрууд нэснэ.